За яг нь ер нь бол ямар ард түмэн байна. Тийм төр засаг байдаг л гэж байгаа. За энэ яг энэ улсын их хурлтай холбоотой л да. Шүүх засаг л бол тусдаа 3 засаг л бий. За шүүх засаг бол байна. Хараат бус хуулийнхаа дагуу байж чадж байгаа юу? Би нэг шүүхийн ерөнхий зөвлөлөөс л асуумаар байна л да. Шүүхийн ерөнхий зөвлөл хуулийн заасны дагуу хараат бус байхыг хариуцдаг шүүгчдийнхаа. Энэ талаар та бүхэн ямар ажил төрөл хийж байгаа вэ? Хэр зэрэг үр дүнтэй байгаа вэ? Ялангуяа сүүлийн үед шүүгчдийг бас хараат байна гэдэг юм уу? Эсвэл хараат болгохын тулд одоо янз бүрийн байдлаар нэр усан дурдж байгаа гүйцэтгэлээс нэг тиймэрхүү хандлагууд гардаг шүүгч нар л болохгүй байгаа юм шиг. За болохгүй юмч байгаа баг. Яаж нөлөөлөд байна вэ? За гүйцэтгэх засаглалын одоо мэдлэлд бол авилгатай тэмцэх газар байгаа. Авилгатай тэмцэх газар бол шүүгч нарын шалгадаг ийм байгууллага байх гэж ойлгоод байна. За нөгөө талаар бол за сахилгын хороо гэж бий. За сахилгын хороо ч 2019 оны үндсэн хуулийн өөрчлөлт ороод 21 оноос эхлээд байгуулагдаад ингээ ажиллаж байгаа баха. За тэнд бол 9 хүн байгаа. 5 нь бол албан тушаалтнуудаас буюу улсын их хурлаас хамлагдаад очиж байгаа. 4 нь бол шүүгч байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөл бол 5-5-аараа байгаа. Хоёр талаас гэж ойлгож байна. За сахилгын тэр хууль маань хэрэгжээд ирснээс сахилгын хороо бол одоо үндсэн хуулинд заасан ийм байгууллага. Гэхдээ энэ байгууллага маань ажиллаад одоо 5 жил болж байна. Энэ хооронд үнэлт хийсэн юм байгаа юу? Хэр ажиллаж байна вэ? Тэргээр дамжуулаад хараат бус байдалд нөлөөлөх ийм асуудлууд байна уу? Ямар байгаа вэ? За тэгээд энэ хугацаанд сүүлийн 5 жилд одоо огцрох ийм одоо юу авсан шүүгч байгаа юу? Огцорсон. Хэдийн шүүгч байгаа вэ? Шүүхийн сахилгын ороогоор одоо хичнээн шүүгчийн асуудал шийдэгдсэн бэ гэсэн ийм асуулт байна. За энэ хоёр нэр дэвшигч маань бас их боломжийн нэр дэвшигч орж ирсэн байна гэж ойлгож байна. За нэлээд олон жил тийм шүүхүүд ажилласан ийм улсууд байна. За нэг нь дээд шүүхэд очих гэж байгаа юм байна. Нөгөөх нь одоо дав заалах шатанд очих нэ. Та хүн ч одоо хөдөө орон нутагт ажиллаж ирсэн үү? Хоёулаа дээд юу? За нэг нь иргэний одоо эрүүгийн хаа. Тэгээ та бүхэн маань За эхлээд шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга мөнгөн цэцэг тэр шүүгч нарт хичнээн шүүгч сахилгын арга хэмжээ авсан бай гэдэг асуудал бол шүүхийн сахилгын орооны бүр эрхийн асуудал. Тэ. Энэ нэг арга хэмжээ авдаг хүмүүс шүүгчийг хуульчдаас шилж сонгож шалгаруулах асуудлыг харьцаж байгаа. За мөнгөн цэцэг дарга хариулъя. Эхлээд 4 номерын микро. За гамбат гишүүний асуултанд хариулъя. За шүүхийн ерөнхий зөвлөл хараат тус байдлыг хангах талтай холбоотой ямар ажил хийж гүйцэтгэж байна? За гүйцэтгэх засаглалаас хэрхэн нөлөөлж байгаа тухай за мөн сахилгын хороогоор шийдвэрсэн хэргийн талаар асуулаа гэж ойлголоо. За үндсэн хуульд заасны дагуу шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгчийн хараат тус шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана гэж заасан байгаа. За тэгээ шүүхийн бие даасан байдал за шүүгчийн хараат тус байдлыг хангахын тулд мэдээж гадаад дотоод хүчин зүйл нөлөөтэй. За албаны мөн түүчлэн за шүүгчийн хараат тус байдлыг хангахын тулд за шүүхийн бие даасан байдал бол гарцаагүй чухал үр гүйцэтгэж байгаа. Тэгэхээр шүүхийн бие даасан байдал хангагдсанаар бас шүүгчийн хараат тус байдал хангадна гэж бол ойлгогдож байгаа. За тэгээд энэ чиглэлээр шүүхийн бие даасан байдлыг хангах талаар бол за шүүхийн ерөнхий зөвлөлөөс хийж хэрэгжүүлсэн ажил бол за хийж ажлын талаар бол тавчхандаа дүгнэж хэлэхэд бол за шүүхийн ерөнхий зөвлөл нь бол 21 оны шүүхийн тухай хууль батлагдсанаар шинээр бүрэлдсэн 10 бүрэлдэхүүн маань бол одоо 4 дахь жилдээ буюу энэ жил бол бүрийн эрхийн хугацаа дуусж байгаа. За энэ хугацаанд бол
шүүхийн бие даасан байдлыг хангалттай чиглэлээр бол за бодлого төлөвлөлтийн шинжилгээний талаар бол за та бүхэн мэдж байгаа. За 2024 оны 6 сард за битэд шүүх эрх мэдлийн хүчлийн бодлогоо бол батлуулж чадсан. За мөн үүнтэй уялдуулаад мөн түнчлэн за шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлтүүдийг бол оруулж чадсан байгаад байгаа. За тэгээд энэ нэмэлт өөрчлөлт орсноор битэд шүүхийн бие даасан байдлыг хангалттай холбоотой за шүүхийн бүтэц захиргааны бүтэц болон оронтойг бол өөртөө тогтоох тэр эрхийг бол олж авсан. Мөн түүчлэн цалин нэмэгдлийг бол төсвийн хүрээндээ бол тохируулан за шинжилэн тогтоохоор бол заасан байгаад байгаа. За үүний хүрээнд бол битэд за шүүгчийн цалингаа бол бас нэмж чадсан гэдгийг бол бас зориуд хэлмээр байна. За хоёрдугаарт хамгийн гол битэдийн хийгдэж байгаа асуудал бол шүүхийн цахимжуулалт байгаа. За энэ цахимжуулалтыг бол төр засгаас ч гэсэн бол дэмжсэн. За үүнтэй холбогдуулаад бид нар цахим шүүх 2.0 гэсэн цахим системийн энэ программыг бол нэвтрүүлэхээр бол ажиллаж байна. За энэ систем маань одоо эхний ээлжинд бол хялбар ажиллагааны шүүхээс за 26 оны 6 сарын 30-ны өдрөөр бол нэвтрүүлэхээр бол ингээд бид бэлтгэл ажиллаа хийгээд хангаад бол явж байна. За шүүгчийн хараад бус байдалтай холбоотой гүйцэтгэх засаглаас ялангуяа нөлөөссөн талаар бас асуулаа. За тэгэхээр шүүгчийн хараат бус байдлыг хангах хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чигүүргийн хүрээнд за нийт 4 жилийн хугацаанд бол за нэгдүгээрт шүүгч нар маань энэ хугацаанд бол шүүхийн тухай хууль заасан 45 дугаар зүйл заасны дагуу бол нөлөөллийн мэдүүлгийг бол өөрсдөө мэдүүлэх ийм үүрэгтэй байгаад байгаа. За энэ талаар энэ хугацаанд одоо 22 оны 1 сарын 1-ээс хойш бол энэ хугацаанд 45 нөлөөллийн мэдүүлгийг бол давхарцсан тоогоор бол 54 шүүгчээс бол хөтлөн ирүүлсэн байдаг. За үүнээс за 22 онд 15, 23 онд 18, за 24 онд 8, за одоо 25 оны 6 сарын байдлаар бол 4 нөлөөллийн мэдүүлгийг бол ирүүлсэн. За энэ хэргийг ирсэн эдгээр нөлөөллийн мэдүүлгийг за бидэд эрх бүхий байгууллагад шалгуулахаар за явуулсан байгаад байгаа. За гэмтэргүй шинжгүй гэсэн үндслээр бол за энэхээс нөлөөллийн мэдүүлгийг бол хэрхэн хянан шийдвэрсэн талаар бол за тоо мэдээллүүдийг бас та бүхэнд сонирхуулвал за гэмтэргийн шинжгүй гэсэн үндслээр хэрэг бүртгэлтийн хэрэгнээхээс бол татгалцсан нь бол нийт 14. За нэр дэвшигчээс асуусан тийм ээ. Ажлын туршлага хөдөө орон нутгад ажиллаж байсан байдлыг гамбатгч асуусан. За 5 номерын микрофон оч шүүгч. Та бүхний өнөөдрийн мэндийг хүргэж байна. Улсын дэд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Цогийн оч. За миний хувьд 2006 онд Баянгол дүүргийн шүүгчээр томилогдсон. 2008-аас 12 онд Дархуул аймагт Сум дундын шүүхэд ерөнхий шүүгчээр, 2012-оос 13 онд Хинтэн аймгийн шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байсан. 13 оноос өнөөдрийг хүртэл нийслэлийн эрүүг иргэний давзаалагчдын шүүхэд шүүгчээр ажиллаж байна. За орон нутагт бол ажиллаж байсан туршлага байгаа. За 6 номерын микрофон Золзын шүүгч. За та бүхний энэ өдрийн амар амгалан айлтгая. За улсын дэд шүүхэд нэр дэвшигч Инвшин Золзын байна. За миний би 2004 онд шүүгчээр томилогдсноос хойш за анхан шатанд буюу нийслэлийн дүүрэгт бол ажиллаж исэн. За мөн давзаалах шатанд бол нийслэлийн шүүхэд бол ажиллаж байгаа. За ийм учраас бол ажлын туршлага бол дандаа хотын буюу Улаанбаатар хотын хэмжээнд байгаа. За харин миний хувьд 2012 оноос бол иргэний шүүгч багшаар бол ажиллаж за мөн 2014 оноос бол Монголын хуульчдын холбооны сургалтын хороонд бол багшаар ажилладаг. За энэ туршлагын хүрээнд бол хөдөө орон нутагт бол явж сургалт зохион байгуулж байсан. За орон нутгийн хувьд болохоор Говь Алтай Баян-Хонгор аймагт бол очиж сургалт явуулаагүй. Бусад аймагуудад бол сургалт явуулж байсан. За ийм учраас бол хөдөө орон нутгийн бол шүүхийн ажилтнуудынхаа бол ажил амьдралтай бол тодорхой хэмжээтэй бол